Энэ дууланд нэгэн аимшигтай нууц байсан нь хэн өмснө түүний 100 милийн доторх бүх ид шидийг арилгаж орхидог байжээ. Дуулахыг ирж болохын тулд хүмүүс нэгэн эртний бунхныг ухаж 100 жилийн өмнө нас барсан хүнийг амьлуулсан байна. Тэдний бодлоор энэ хүн л дуулахыг хамгийн сүүлд харсан байв. Гэхдээ дүрм хатуу байсан зөвхөн 5 асуулт асуух хэрэгтэй. Группийн нэг эр зориг гарган асуулт асууж эхэлсэн ч газгүй тохиолдлоор тэр 5 асуулт бүгд дэмий өргөцсөн байна. Өөр арга үлдээгүй тул тэд дараагийн бунханд хүрч өөр нэг хүнийг амьлуулжээ. Энэ удаад багийнхан алдаагаа давтсангүй илүү ухаалаг асуулт тавьсан байна. Ингээд сүнс 100 жилийн өмнө болсон аимшигт үйл явдлыг ярьж эхлэв. Тэр үед тэдний баг нэгэн занганд орж тултааны өмнө дунд нэг офицер дуулахыг хамтрагчдаа дамжуулсан ч үгүй хэлж амжаагүй байдалтайс нийлт түүнийг газар дээр нь 2 хувааж орхисон байна. Гэвч багийнхан бүрэн хариулт авч чадалгүй офицерыг өөрийг нь амьлуулжээ. Харин энэ удаа олсон мэдээ нь бүрч аимшигтай байлаа. Офицер дуулахыг гартаа амгцаа хамгийн хурдан мордон зэрэгт өгөхөөр шийдсэн ч яг тэр мөчид дайсны илт түүний толгойг нэвт цоолж орхисон байна. Ингээд багийнхан уул мөрийг даган мордон цэргийг ирэхээр болов. Тэд дуулах түүний гарт хүрсэн гэж найдаж байсан ч үнэн хэрэгтээ тэр дайнд хүрч амжилгүй замдаа алагдсан орхисон байжээ.